Сайн байцгаана уу? Аяллаа тэмдэглэл парт 1. За сайн байцгаана уу? Би ингээд аяллаа тэмдэглэл нэг удаа хийж үзье гэж бодоод охинтой оц байлсан аяллаа тэмдэглэлээ бичиж авсан. Өөрийн аялал Чех улсын Праг хотоос эхэлсэн. За тэгээд нийтдээ бид нэр хавал явсан. Тэгээд Европын зурагчтай аялал гэсэн ээж хуудасаар дамжуулаад анх энэ найзтайгаа танилцаад бомбог найзтайгаа танилцаад тэгээд ингээд аяллаа нэр хэлүүлэхээр одоо энэ Праг хотод ирсэн байна. Прагасаа гараад Германаар дайраад цаашаа Швейцар руу орохоор хөдөлцгөлөө. Олон цагийн нэг машинаар аялж байгаа учраас жоохон охин маань заримдаа дээл басаал янз янз залгаж яваа. Миний охин басараа юм гоё юм биш үү? Хараарай гэх зэрэг нэг босч харчаалаа. Буцаж хэвтэл нэг жоохон хүүхдүүд болохоор яалтчихгүй. Энэ их тийм аялал одоохондоо нэг тийм сонирхолтой биш үү гэсэн. За тэгээ манай бомбоо найз машина угаад бензинээ дүүргээд аян замдаа бэлдээд нэг цаашаа хөдөлсөн. Тэгээд бид нар чинь замдаа юу эсэх ярих тийм ээ. Хүүхдүүдийн хамтлаар ярьж байгаа. Хатад тэгээ манай бомбоо найз нэг хүүхдийн хамтлаар ярьсан нэг жижиг юм сонсцгоо. Ингээд тойруулаад имиж тавьсан. Намайг тойруулаад баах ингээ баасны зурлыг зоолсон. Ер нь тэгээд бид нэр хэм баас айлт баавал ч юм уу эсвэл баахаар зэрэг баяждаг гэж хэлж өгсөн те. Нэг ингээл замдаа нэг иймэрхүү мэт юм ярихаар зүүрэг санаанд ороод байгаа шүү. Энэ одоо зүүрэг байна уу яг энэ тэр. Айч тэгээд бүхээс байж баг томхон тодорхой зураг байна гэдэг. Бэлэг шигээл. Тэгээд овшир үсээр ороод яваад шигтэй. Засвал маань Лихтенштейн гэдэг улсаар дайрсан. Лихтенштейн гэдэг улс маань тэгээд гаднаас ол ингээд ороод ингээд зүгээр ингээд дөнгөж эхлэлээсэн. Айгүй цэвэрхэн харагдсан надад. Маш цэвэрхэн тань мэдрэмжийг өгсөн. Тэгээд ихэд нэлийн дээгүүр эдийн засгаараа дайрс үзэлт юм байлээ. Хуамын тоомцтэй 36,000 хуам бай. За тэгээд хэдүүлээ жоох ингээд талбайгаар нь тайраад явцгаах уу. Маш гоё юм сонирхолтой. Бид нарыг очисон өдөр нэг баяр тохиож исэн. Нэрийг шорлог хийж байгаа хүн орсоор яриад байсан шүү дээ. Яа сууж юм.
дэлхийг бүр нэлээд дээгүүр явдаг гэжсэн. Тэгээд энэ үед ямар баяр таарсан мэдгүй. Нэг бүгдөө ингээд нэг хааны юм шиг малгай өмссөн. Би тэгээд одоо хааны өдөр юм болов хатныхын өдөр юм болов гэх байхад ингээд бид ямар цэмцлэг хийгээд дундуур нь гудмаар нь явсан. Тэгээд бүр швейцар хүмүүс орж ирж энэ ажил хийж байгаа. За швейцар буцдаг гэхээр зэрэг энэ улсын одоо эдийн засгийн байдал маш энэ дээгүүрт ордог гэдэг нь тодорхой байлээ. Ингээд янз бүрийн хэлээр ярьж байгаа хүмүүс ингээд сонсогдоод яг ингээд зүйлтэй яг аль хүмүүс нь ямар улсын хэлээр яриад байгааг нь бүр ингээд мэдхгүй ингээд хаагдчихсан. Охинтойгоо ямар ч хэлсэн ингээд маш гоё дурсамж бүтээгээд явсан да. Баяртай. Өшөө зөндөө их дурсамж бүтээж явнаа гэж бодож байгаа. За ингээд яхтнаштай нь бас баяртай гэд бид нар гарцгаасан. Нэрийн энд нэг юм сүм таарад тэгээд сүм дээрээс бид дотор нь орж үзчихэд гараад ирсэн чинь нэг ингээд би ингээд номлогч маягийн хийдэг гэж ашиг байгаа. Номлогч хийдэг тэгээд та нарт ингээд аз жаргал өсөй. Тэгээд бүгдэнд нь нэг ширхэг тийм үзүүний юм зүйл нэг орхны л бэлэгдэлтэй зүйлт бэлгээсэн. Тэгээд бэлэг шигэд авсан. Хэдий бид нэр өөр шашинтай ч гэсэндээ тэр хүний сэтгэл ямар аяга юм бэ? Тэгээд ингээд авсан. Тэгээд бид нар дараагийнхаа зогсоол руу хөдлөө. За дараагийн зогсоол маань Швейцар улс гэсэн. Швейцар улсын нэг юм тосгон маягийн газар зогсоод бид хүнсээ авсан. Тэгээд дэлгүр дотор явж байгаад бичлэг хийж чад мартаад нөө хүнстэй хийх их анхаарал цааш яваад гцсэн байлээ. За тэгээ уулын ингрээд ингээл яваад идэм билээ. Би ч том барилгууд нь хизээ гарч ирэх юм бол доо гэж бодоодсан. Ерөнхийдөө л нэг иймэрхүү л барилга байшинтай тий. За яг өндөр боллоо нэг 5-6 давхарч юм. Сайн тэгтээ төөрний яваг болохоор мэдгүй байна. Нэг тэгж л харагдсан. Ер нь их өндөр барилга барьдгүй. Байгалыг яг байгаагаар ингээд маш гоё хатгалаад үлдсэн тийм улс шиг санагдсан. Үзээд явхад маш тийм тааламжтай гоё ногоон зүйлэг талбай байгаль. Үнэхээр бүр ингээд байгалаараа яг ингээд ямар ч хөндөгдөөгүй. Банк доороос энэ чигтэй байж идэг. Тэгээд тэрнээсээ болдог юм өнгөсний ингээд өнгөн хүртэл аюу гоо тод өнгөтэй. Тэгээд ингээд ерөнхийдөө байгальтай маш марчлага үзүүлдэг улс юм лээ. Би нийгмийн эдийн засагт янз янзын судлаагүй. Зүгээр л яг байгаа харагдаж байгаа юм аа л ингээд ярьж бичиж байгаа учраас та бүхэн жоохон сонирхолгүй байж магадгүй. Гэхдээ энэ бол миний амьдралд бас авч үзэхийг хүссэн маш том дурсамж учраас та нартай хуваалцахыг хүслээ. Үүрд хадгалж үзэхийг хүслээ. Магадгүй энэ ярьж байгаа зүйлээ би эцэг санахгүй ч байж магадгүй тийм учраас ингээд хадгалж үзэхээр шийдээд бичлэг болгоод үзрүү оруулахар шийдсэн. За тэгээд тэнгэрийн хаяа ямар гоё нар жаргаж байгаа тий. Байгаль дэлхий биднэрт ямар их зүйл өгж байгаа гэдгийг яг энэ мөчтөл аюу их ойлгосон. Сэтгэл санааны маш их готролтой байдаг байсан бол яг энэ мөчөөс миний сэтгэл санааны готрол маш ихээр ингээд арилсан, хасагдсан. Тэгээ байгаль дэлхий биднэрт ийм их зүйл өгж байхад яагаад би шантрах ёстой гэж, яагаад буцах ёстой гэж, яагаад ухрах ёстой гэж. Үгүй зүгээр л би дахиад илүү гоё зүйлийг харахын тулд би илүү хичээх хэрэгтэй юм байна. Би илүү хийх юм байна. Илүү юм үзэх ёстой юм байна. Туулах ёстой юм байна. Тэгээд аюул олон хүнтэй уулзаж сайн мууг нь таних ёстой юм байна. Гэдгийг л маш сайн ухаарж ойлгосон. Аюу гоё аялал байлаа. Тэгээд Европын зоогчтой аялал Бумбунайстай маш их баярлалаа гэж бас өгөөр дамжуулан хэлмээр байна.
Тэгээд анх бид нар ингээл яг энэ амралтан дээр буучаал эхлээд нь биений хайхтар анзаараагүй. Би ч нөгөө ажилласаа буучаад нийтдээ бараг 30 цаг унтаагүй явсан. Тэгээ ингээд хонх дураалсан. Тэгээ ингээ харсан чинь өхөрнүүд нь бүгдөө амар хөөрхөн ингээ ингэртэй хонхтой гэдэг юм лээ. Тэгээл тэр хонх нь ингээ дуграа шижигнаал айгүй хөөрх юм бэлээ. За бидний байрлсан байр болохоор зэрэг юм хаус исэн. Хаусын дээд мансарт хэсгийг бид нар түрээсэлж авсан. За тэгээ дотроо бүхэл юм байсан да. Тэгээ ор хүнжилгуудас, алчуур, биеийн шингэн савн гэд давс тос гэд ер нь хүний хэрэглээний ойр зүрийн юм байна бүгд л байсан. За бидний эхний удаа айгүй л амжихгүй байж магадгүй очоод ингээ хоол хондгүй болчих магадгүй шүү дээ. Нөө нэг цовингийн материал, жижигхэн гэртээ борцог хайрцсан байсан. Тэднэрээр бид нар айгүй гоё тансаг ширээ зассан. Тэгээд Швейцарт очоод ийм пив ууж үзлээ. Швейцарын пив ууж үзсэн. Тэгээд өөрсдөө ерөнхийдөө нэг пивний усад байдаг учраас би тэднийг самуудаггүй болохоор амтыг ялахгүй лээ. Хүмүүс бол Чехийн пивийг маш сайхан гоё гэж ярьдаг. За бид нар тэгээд орой маргааш эрт хөдлөх юм чи унтээ гэсрээ гадны тэр нэг гадаа байгаа одонд айгүй хоргодож гоё бичлэг хийх гэсэн бол авч харагдахгүй л яг харагдаж байгаа шиг нүдээр харж байгаа шиг гоё бичлэг хийж болохгүй сууцаар. Тэгээд одонд хоргодож бүгдөө бөөнөрч ингээд жоохон тойр зогсож юм ярьж байгаа унтаж амарцгаасан. Тэгэл өглөө нь басаад бүгдөө ээлжилж өглөө усандаа ороод аян замдаа харахтай бэлтцгээгээл за би нэг эмэгтэй хүн байна да нэг босоод нэг ямар ч хэсэн аяг цай бэлтээгээд. За тэгээд Монгол руу уцаар ярьж байгаад би буцлаагүй байхад навчаад Монголын нэг хоолоо бэлэн хоолоо гаж тэр чигтэнд бүт тосон дотроо аж хийцсэн. Тэгээд яана хайр юм одоо энийг ингээд идж чадахгүй ингээд буцлаад ингээд хоорондоо наалдаад ингээд амар юм болчих юм болоо гэсэн чи бүр амар гоё амттай бүр тийм гурилтай шүл гомтой шүл хийсэн. Гомтой шүл болсон. Тэгэл манайхан чи бүр амаа олохгүй өглөөний цайстай гоё ялаа гэл. За тэгэл өөрийнхөө хайрсан нөгөө нэг маслта борцгой тавьж байгаа л тэд чинь өглөөнийхөө цайг ууж авал за тэгээ гарцгаасан да. Одоо бидний бодсон. За нөгөө хоол маань буцалсараад юм гоё болсон. Бүр фейлтэй яана хайчих юм биш үстэй. Бүрстэй амар гол харлаад. Тэгэл Монгол ойлстой. Яаж байна. Хүмүүс маань сэрсэн зарим нь усны ороод зарим нь усны дороо гараад ирсэн. Өргөдөө одоо нэг цагийн дараа буцаад хөдөлцгөн. Хөөрхөн гэхгүй юу? Хөөрхөн амар хөөрхөн уустай царайлаг болохгүй. Байрлаж байгаа газар болохоор зэрэг талаан түвшнээс 1710 метрийн өндөрт байрладаг тийм гоё тааттай гоё газар үлээ би локейшн нэрийг оруулчихнаа. Хүмүүс надад хамаарч. Талын цохор нь болохоор ингэж харагддаг юм байна. За нөгөө нэг ийм амар гоё холоос ямар гоё уус вэ гэж бид нар харж авчихсаар байгаа. Яг бидний харалтай бодол дээр байж таараад ёо өрөмөрөө бүр оддоо харагдахгүй л аюу бичлэгээд оруулж гэж утсан болов уу.
Швейцар улсын хамгийн аяллаа маань хамгийн ихний өглөө. Энэ болохоор миний үрийг хийсэн байна. Бичлэг арай хийсэн чинь жоохон сонир царай болсон билээ. Тэгтээ амтны гоё гэсэн. За энэ болохоор маслтай. Өглөө цан дээр цэцэгтэй илчдэг гоё болгочихдог. Тэгээд авдирсан энэ болохоор зүгээр л юм. Гэрийн борцгийн гошилн дээр авчирчтэй. Ингээд чихээс авчирсан өсч байгаа юм дээр өчтөрөөс хаш хийж идэж байгаа. Тэгээд өнөөдрөөс гоё Швейцарын гоё дэлгүүрээс магц хаваад шарж маам гэсэн. Зэрэгээрээ дахиад гоё хоол хийсэн харуулнаа. Гоё байдгийг байна. За тэгээ сайхан амарцгаасан хүмүүс чинь яах вэ? Аян замдаа гараад өмнө цоглог гоё шинэ өдрийг өглөөг ухтаад шинэ аялалдаа гарсан. Өнөөдөр би түрүүн нэг ярих чам мартсан үлээ. Нэг гуралтай шүлэн дээр би жоохон байхдаа анх хоол хийж сурч илаа. Тэгээд би дээр нэг ах таахгүй юу. Тэгээл ах маа намайг амхандаа бас хоол хийлгэж сурах гал хоёлаа цуг хоолоо хийж байгаа байхгүй. Тэгээд би ч нэг урд нь яг тан ингээд ээж аавынхаа хийж байгаа хоолыг дарааллын сайн мэдхгүй буцсныхаа дараа гурлаа идэх гэдэг юм мэдхгүй. Ахыгаа гараад ороод ирэх хооронд нь би хоолоо буцлааг байхад нь нэг гурлаа авчид хийцэн. Тэгээ бид нар чи яах вэ? Жоох хүүхдүүд юм чинь мэдхгүй манай ах ч бас мэдхгүй би мэдхгүй хоёлаа тэгээ буцалгаж үзээч гэж байхгүй. Тэр жигт нь хоёлаа хоолоо хаяад шинээр хоолоо эхэлж ижлээ. Тэр үед би амьдралдаа анх удаага нэг л удаа барыг ахтаа зодуулж үзсэн байгаа. Манай ах өөрхөн амтан барыг намайг айгаал задсан баха гэж боддоо ш. Тэгээ хоёлаа манайх нохоод ижээд байсан гэр ороод. Тэгэл нэг нохоодоо хоёлаа нөгөө хоолоо өгөөл шинээр ээжиг ирэхээс өмнө хоёлаа хоолоо хийж илээ. Нэг юм гоё ийм аяллаа явцад тэгээ ингээд хуучин дурсамжууд багнасны юм гоё дурсамжууд орж ирээд юм лээ. За тэгээд энэ нүний аяллаа явцадаас аягүй хөөрхөн юм яригцсан тэднэрийг бас оруулж болохыг оруулаад өгье гэж бодлоо. Гоё хөвгчлөлтэй байх үднээс шүү дээ тий. Тэгээд та нар ч гэсэн сэтгэлдэлтэй гоё ингээд хуучныхаа дурсамжаасаа хуваалцаарай. Гоё хуучны дурсамж сэтрийг маш гоё гэдэг шүү дээ. Ер нь хамгийн хүний сайхан мөчүүд бол ээж автагаа жоохон байх бага насны тийм дурсамжууд хамгийн гэгээлэг мөртлөөрөө маш их тийм гоё эзэч сэтгэл мартагдахгүй нэг тийм үйлдэлүүд байдаг шүү дээ. Нэг тийм дурсамж генетик надад санагдсан. Аяллаа тэмдэглэл part 1 энэ хүрээд өндөрлөө. Хэрвээ танд таалагдж байвал комментод сэтгэлээ үлдээрэй. Эргээгээд аяллаа тэмдэглэл part 2-ороо утгагүй болцгаая. Баяртай.